гишүүн гэдэг хүнийг яг ямар хүн байх ёстой вэ гэдгийг л манай зарим гишүүд одоо болтол ойлгоогүй юм шиг надад санагдаад байдаг шүү дээ. Гишүүн гэдэг маань тий хууль баталж байгаа хүмүүс тийм үү. Тэрнээс гишүүн гэдэг бол одоо юу гэдгийг нэг юм тий нэг мөнгө тараагаад байдаг ч юм уу тий. Одоо би бол жишээлбэл зарим нэг гишүүд шиг одоо тийм том бизнестэй ч юм уу тийм хүн биш учраас зарим талаараа тэр юмуд нь хэцүү байдаг байхгүй. Одоо жишээ хөрөм хийх гэж өнгө өгөөч гэдэг юм уу те эсвэл имчилгээний зардал гэдэг юм мэдээж хэрэг өвчин зовлон гэдэг юм хүнд хэрэглэхгүй л яг хөө гэхдээ тэр болгоныг гишүүнээс мөнгө аавна гэдэг гэсэн тийм ойлголттой бас хүмүүс их байна л да. Энэ одоо манай тойргийн гишүүн чинь энэ надад мөнгө өгөх ёстой. Эсвэл энэ одоо надад ингэж туслах. Зөвхөн журмын дагуу туслах хэрэгтэй. Яа одоо олон улсын байгууллага руу хандаад ч гэдэг юм уу те. Тодорхой одоо тийм маягаар халбан газрууд руу яриад ч гэдэг юм уу тийм маягаар шийдэх юмуд бол байна л да. Хамгийн гол нь том зураг нь бол юу байх ёстой улсын хурлын гишүүн гэдэг чинь өөрөө энэ хууль тогтоох тийм ээ. За төсөв батлах гэсэн ийм одоо үндсэн гол ажлууд байгаа шүү дээ. Энэ ажлуудаа хийх ёстой. Хэн илүү их бэлэг тараасан тэр талаараа өрсөлдөх юм бол өнөөдөр сүлдээ энэ ч өөрөө буруу яваал эхэлнэ л дээ.